Тулааны спорт сонирхтой монгол фэнүүд бидний хувьд энэ жил их олон ивент үзэхээр болсон. Жишээ нь UFC-д нэгдсэн 3 дахь монгол тулаанч болох Батбаярын намсраа 8 сарын 29-нд Шанхай хотод анхны тулаанаа хийн. Мөн Солонгосын Black Combat толгойд Монголын 7 тулаач амжилттай тулдаж Солонгос багийг ялж шигшээ шатанд тулдахаар болсон. Харин удахгүй бол One албаны ивентэд Бантамжингийн авраг Баатар хүүгийн хөрөл анхны бүс хамгаалалтаа хийх гэж байна. Тиймээс энэ хөрөлийг тулдах байгаатай холбогдуулан энэ арга хэмжээтэй холбоотой мэдээллүүдийг товчхон хүргэе гэж шийдлээ. Ингээд бичлэгээ эхэлцгээе. One Championship холбоон зөвхөн холимог талаанаас гадна kickbox, мутай, өчиг боолтой барилдааны тоглолтууд явуулдагаараа UFC-с ялгардаг. 7 сарын 31-нд болох энэ арга хэмжээ үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь энэ хөрөлөд толгойлуулсан энэ circle 24 нэртэй ивент. Энэ хөрөлөөс гадна ах トゥ ондоош Жохан Газали гэх мутай тамирчдаас бүрдсэн нийт 4 тулаан болно. Харин дараа нь Friday Fight 164 эхэлнэ. Энэ арга хэмжээ нь ерөнхийдөө contender series-тэй төстэй. Сайн тулдаж, өрсөлдөгчөө ялж, үзүүштэй байж чадвал 100,000 Америк доллар гэрээ байгуулах боломжтой болох юм. Энэ тоо зарим үзэгчдэд бага мэд санагдаж болох ч kickbox мутай тамирчдын хувьд амьдралаа өөрчлөх боломж олох юм. Тиймээс бид нар 5 дахь өдрийн орой 2 өөр сонирхолтой арга хэмжээ үзнэ. Одоо харин үндсэн сэдв рүү оръё. I won my bonus $10,000. Иг өргөлийн өмнөх тулааны товчхон дуртагад тэр 28 настай залуу аврагч Фабриц Андраштай тулцсан. Андраш өмнөх хийсэн тулаанууд үнэхээр магтууштай байсан. Димитрис Джонс хүртэл түүнийг Joe Rogan-ы подкастер магтжээсэн удаатай. Fabrice Andrade absolutely amazing. That fight against him and John Lineker, bro, he was putting the boots to Lineker. Yeah. Гэхдээ хэдий залуу чадварлаг тулаанч байсан ч гэсэн манай тулаанч түүнийг илүүхэж дөрөвдүгт боож ялт байгуулсан. Ингэснээр их хөргөл өөрийн багш болох Жаданбайд наран тоглохын араас One албанд аврагаас 2 дахь монгол тулаанч болсон юм. Энэ бол монголчуудын хувьд мэдээж түүхэн мөч. Их хөргөлийн бүтээсэн амжилт монголчуудын тулааны спорт руу татгад маш том хувь нэмэр болсон. Зөвхөн монгол хэлтгүй өөр олон орны үзэгчдийг хүртэл өөр онцгой дүр төрх тулааны гүйцэтгэлээрээ татж чадсан. Тиймээс түүнийг авраг олсныхан дараа хинтээ үзэхийг гэх асуулт олон хүмүүс ярин сэдв болоод байв. Их орондоо тулдаж бүсээ хамгаална. Эсвэл жинхэж 2 дахь бүснийхээ араас явна гэх юм шууд мэдээ явж байсан. Андраж хүртэл хариуцлалт хүсэлтэйгээ илэрхийлж монгол хэлээр бичлэг рeel Facebook дээрээ тавьж байлаа. Өгсөөний миний Монголын шүтэн бишрэгчдээ. Гэхдээ энэ хөргөл эхний бүс хамгаалтаа Таиландын Бангкок хотод Люмпиний цэнгэлдэд Элбек Алишовын эсрэг хийхээр болсон юм. Элбек Алишов нь Азербайджан гаралтаж Оросын Истр хотод төсч төрсөн. 1999 онд төрсэн тэрээр одоо 10-0 гэсэн төгс амжилттай 9 тулаан дутуу гаргаснаас 8-ыг өчиг болтоор ялсан тулаанч юм. 2025 оны 8 сарын 1-нд One албанд хийсэн эхний тулаанда Жереми Пакатевыг гарын гурвалжин болтоор ялсан. Дараа нь 11 сард Карло Буминангтай тулцсан юм. Энэ тулаанчил тухай зөвхөн инх өргөлтөл ялагдж байсан амжилттай байсан бөгөөд Алишов түүний 2 дугаар гэлитийн болтоор ялсан. Ингэснээр тэр маш хурдан дээшилж аврагын бүсний төлөө өрсөлдөх боломжтой боллоо. Алишовд Андрашаас ялгаатай зүйл гэвэл тэр хэвтэй сүртэй, өчиг бол цайтай тулаанч. Мөн насаарч Андрашаас залуу, ялагдсан амтлыг мэдэрч байгаагүй, үлсгэлийн амжилттай цангажгүй тамирчин юм. Хэрвээ Алишов энэ тулаанд ялвал One албанд хамгийн хурдан хугацаанд авраг болсон тамирчтай нэг болно. Тиймээс энэ өнцгөөс дүнхэд Алишов манай аврагд үнэхээр бодит аюул авчихгүй зөрсөлдөгч байх боломжтой. Гэхдээ нөгөө талаас нь харахад энэ тулаан Алишовд One албанд хийж байгаа ердөө 3 дахь тулаан. Мөн их хөргөл ийм ялагдаагүй тулаанчдыг ялж байсан туршлагатай. Өмнөх аврагыг боож аврагын бүсийг авсан тулаанч Алишовын барилдааны ур чадварс зайлсхийе гэж байхгүй. Мөн насны зүрэ 10 ч гэсэн энэ үзүүлэлт тийм чухал нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. Одоо цагт мэргэжлийн тамирчид илүү урт хугацаанд өндөр түвшинд өрсөлдөх чадамжтай болсон. UFC тэгэхэд 36 наснаас дээш 3 авраг байгаа. Тиймээс энэ тулаанд насны зүрэг гэхээс илүү туршлагын ялгаа гарна гэж бодож байна. Мөн Алишовын хийсэн өмнөх 2 тулааны үзэгт босоо тулаан бараг л харагдаагүй. Хүний өрөнд хөлийн өшөлт чийгээгүй. Айл болох барилдаж тулааны хэвтээр шилжүүлэхийг эрмэлзсэн. Хэдэн өрсөлдөгчөөр барилдаж унгаадаг ч гэсэн боогч хитрхи мэрийдгээсээ болж удирдлага алддаг зүйл Буминангтай хийсэн тулаанаас хидэд харагдсан. Тиймээс энэ хөргөлийн үед барилдааныг хамгаалчвал тулааны санаачлалыг өөрт авч чадна гэж бодож байна. Та бүхэн ямар бодолтой байна? Комент хэсгүүлдэгээрэй. Фачт мөрөнгө. Мөн энэ арга хэмжээ дан гац энэ хөргөлийн аврагын бүсний төлөөх тулаан төвлөрөөгүй. Учир нь дэд өргөл тулаанд мутай ирээдүйн одууд болох Жохан Газали болон Рамадан Ондош нар анх удаа хоорондоо тулдах гэж байна. Тулааны фэнд нөхөрлөлөөс өрсөлдөөн болж хөрсөн түүхэн тийш дуртай. Тиймээс энэ тулаан энэ ивэнтийг үзэх бас нэгэн хүчин зүйл болж байгаа юм. 19 настай 2 тулаач хамтдаа бэлтгэл хийдэг, нэг сайн мэддэг дотны найзууд. Гэхдээ сайхан 5 сард ондоос өрсөлдөгчөө ясныхан дараа Газали шууд тулаанд дуудсан. I need Jojo. Газали удаан бодлогоор хүсэлтийг хүлээн авснаар найзуудын тулаан албан ёсоор батлагдсан юм. Жохан Газали бол 16 наснда One албанд нэгдэж муртаан төрөл Friday Fight-аас $100,000 гэрээ өгсөн хамгийн залуу тулаанч болсон. Холбоонд нийт 12 тулаан хийж 8 ялгтаа 6 дутуу гаргаж ялсан амжилттай байгаа. Ялагдахдаа тэр зөвхөн шүүгчийн саналаар л ялагдж байсан. Харин Рамадан Ондош өөрийнх Абдуллах хамт Ливан улсад төрж өссөн. Tiger Muay Thai клубын төлөөлөл тэрээр Газалид адилхан One албанд $100,000 гэрээ өгсөн тулаанч болсон.
Нэгнийх арга барилыг сайн мэддэг хоёр тулаанч хоёул хүчтэй довтлоход огшин тулааны хэм маягтай тул энэ тулаа олонний анхаарлыг маш сайн татж байгаа. Ондооч өөрийн найзад тулаан дуудаж байгаа шалтгаанд ямар нэг хувийн өш шунсан байхгүй. Хагаралдаж мууцсан зүйлийг зүгээр бизнес гэж тайлбарласан. I love him, he's my friend. But in the ring no have friends. Би биенээ сайн мэддэг хоёр тулаанч хоёулаа нэгнийг дуусгах гэж тулдах болохоор энэ тулаан тактик сэтгэл зүй маш чухал үүрэг гүйцэтгэв. Тулааны төлөвөө илүү сайн бэлдэж, илүү санаачлахтай байсан тулааны ялтыг өөрийн болон гэж харж байна. Мөн энэ тулаан байдалийн ялтын төлөөх тулаан биш. Энэ бол One холбооны мутаан ирээдүйг тодорхойлох хэмжээний тулаан юм. Газали ялал өмнөх ялагдлаас эргэрснээ батлана. Харин ондоош ялал аврагын төлөө өрсөлдөх гол нэр дэвшигчдийн нэг болно. Түүний хувьд энэ ялалт аврагын бүсийн төлөө Асадул Айман Газалиевтэй өрсөлдөх тасалбар болох билээ. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Энэ ивент тулааны спорт сонирхдаг монголчууд бидний хувьд үзэх ёстой ивентүүдийн нэг. Оргил тулаанд инх оргил ихний бүс хамгаалах тулаанаа нэг жилэгдэг Элбек Алишов эсрэг хийх бол дэд оргил тулаанд мутаан залуу оддын догшин тулаан болно. Мөн сүүлийн 4 тулаанд ясан Абдулла Хондоош ээлжид тулаанаа дүүтэй хамт нэг ивентээр хийхээр болсон. Мөн Асахи Шинагава, Салвадор Веласкес гэх шин тулаанч угтаа авах болно. Тиймээс та бүхэн Монгол тулаанчид дэмжиж энэ ивэнтийг 5 дахь өдөр оройн 19 цаг 30 минутаас заавал үзээрэй. Мөн суугийн маань дэмжихийг хүсвэл доорх дансаар хандив илгээгээрэй. Баярлалаа.